Халин зэг нутгаа Инхмага тоончтой олзоод шалтнаас шугамны гадна унлаа. 2021 онд Дигоноргүй Монгол хөлөгчдөө лигийн аврагын цом авсан ковидын дараах жил 23-24 онд Кубас 2 хөлөгчдөөр лиг төрсөлдөж байлаа. Гэсэн баг өдөр өнгөрөөд байна да. За лигийн тоглолтууд, дээд лигийн тоглолтууд 1 сарын 11 хүртэл явагдаад тойрог өндөрлөж байгаа. 3 өдөр амраад 1 сарын 15-наас плей-оффын тоглолтууд Стефер янаад их хоёртой байна. За хөгжлийн лигийн плей-инийн тоглолтууд давдад үлгэж авсан Саруул гэрлийн товхоо хаалтны дунд цагаар товхоогоор олсон Ганбаатарын Саруул гэрэл энэ товхоо багийнх чинь Эрдэнэ удган инхнэр хоёр хоорондоо тоглох нь байна. Хагшил зурлал дээр аврагын цом өргөх олон тоглолтын эндээ Аножиг товхоо 2 алтаас болтолсон Хилчингийн 2-ын хаад Оливия Саундерсыг гараанаас эхлүүлсэн байгаа. Асака товхоо алдан гоотны шууд авчиж байна. Арын бэр дээрээс. За дэрэгсний оноо жоохон дотоо яваад байна. 15-16 шууд амжилттай оноо 3 яваад байна. Ирж байна. За Говьтай аймгийн интернет хувь клуб эрэгтэй эмэгтэйгээр өрсөлдсөн бас 2025 оны шилдэг клубүүдийн нэгээр шалгалсан ховд говьтай дэд дэсэн төсөлдөг клубүүдтэй. За Оливия Саундерсыг харж байгаа хэрэгтэй. Саундерс явда. Оливия Анаадад. За Норжин модерн нэг тусгаар оруулаад ирэх хэрэгтэй байна. Намын хөвжөлт гисэн шугам дагууллаа. Шизукугийн алдны гартад Асакаг наудал сайн авсан. Намын тусгаар авахгүй. Саруул гэрлийн тусгаар хаалтаа шиг өрсөлдөөд ард сосор руу хамгаалалт. За сууд мөнгөндөр ямар тусгаар сонгох вэ? Норжимоор явах нэ. Харлагсан Норжимаг нь болохоор. Бэс Косовогоос тоглогчдтой нэвтрэлт. За зүудэн давал шанхлаа сайхан давалт явлаа да. Содмог салбадаа авлаа да төгсөлтийг боломж орж ирж байна. Инх нарангийн нутгаа явсан. Хологшийн алтны зугаар тогтоод. Эхний үедээ төгсөлтийг Афинаг товхоо явсан 2 атанамжтай. Саруул гэрэл 2 явуулсангүй хаалтнаас. Оливиягийн давалт. Намын товхоо мичид Шизукугийн хамгаалт онцтой болсон Оливия хамгаалсан мөнгөнд орчжээ. Нарангуй шууд хаалтан шилжлээ. Инхмагийн хуралт хаалтнаар дунгаахгүй нэ. Оливия дараагийн олболтыг дөрвөг өгсөн Асакага дээр төлөвсөн олболт байна. Инхмагийн товхоо явдаа. Оливия олболт өгсөн Инхбатын Афина товхоо өгсөн жанагаа явдаа. Афина Афинагийн хуралт донч хүмүүсгээд орсон байна. Хилчингээс Афинагийн давуулт сайн авч удаад юм. Аножиг товхоо гаднасан. Мичдийн давуулт сосром зя аргашаад цаа болтыг гоё мэдрэгчтэй. Эдгэрэмгээр оруулчлаа. Энийг дээр сэлгэнээс тоглосон Инх нарангийн товхоо хоёр гаргаж ирж байна. Нэг хаалтыг онцтой болгосон байна Шизуку. За ижил алтад өгрөгийн буян Саруул гэрэл 9 оноотой тоглож байгаа бол Анужин 6 оноо, Инхма 6 оноотой тоглож байна. Гол дэрэн дэтлэг оноо явсангүй. Гэс сосрын авгаалт сайхан мэдрэлт шилжиж байна. Хаалтнаас ороод ирж Шизукугийн давуултан дээр бүр холдчихлоо. Саруул гэрэл ясаргаад оноолаа. Байр үр дээр сайхан тэгш тоглолт. Саруул гэрэлээс бас харагдана. Инхмаг алтын гарт эргүүлэхэд болсонгүй. Асакаг нутгаа. Саруул гэрлийн нутгаа. Холболт гоё явсан. Афинагийн хаалт. Инхмаг уралд орсонгүй. Дараагийн бүг хойш төгсөн. Инх нарангаас хамгаалтаас мөнгө оновчтой Афинагийн нутгаа явсан. Саруул гэрлийн хаалтнаас гаргаж байна. Инхти Афи 23-24 оны бүрэлдэхүүний алт мөнгөнд алт бүрэлдэхүүнээс Намунаг
хоббис руу сүүлийн 2 өдрөөр л тоглочлаа. За уянга хишигүрийн шин зулгаж одоо бас дараа үеэс шин зулгаж Орид болохоо Шизүкүг гарч явах хэрэгтэй. Шизүкүг болохоо явда. Хамаалагчаар Суланбөг дараагийн болохоо инх нарангийн болохоо мөнх цолын алтар сулрсан. Аножингийн болохоо Баярали дахиад инх нараа явда. Норжимага авч явах хацарсан да. Дөрсний хаагаад үсгэх боломжгүй. Содороо дөрөсөн мөнх цолын хамгаалалт Норжима хуурлаа урдна. Саруул гэрлийн довтгоо 3-ын довтгоо алтнаагаар байсангүй. Довтгоо талбай гадны шатны тоглолтод нэмэгдэж байгаараас шинэлэг байна. Дигонор тоглогчид эмэгтэй багууд дээр нэмэгдэж байгаараа хэсэгтэй болж байна. Уулгаж авч байлаа. За харах клуб Буурхай клубын тоглогч олон сүнжээр мастер цог одрох 1996-аас 97-аас 98 өдрөдөө авраг олон сүнжээр мастер зулын дархан баяр. Манай өлөөлийн одоо бас өмнөх үеийн тоглогч тоглож байна. За энтгэгт Батсуур энэ жил тоглоод гэрээ үзүүлээд тоглоод ирсэн. Яаган ундралын хаалтны хартад тоглож. Тэгээ ижил алтаа төгрөгийн буян Саруул гэрэл дээр нийт 37 удаа холбоотой гэснээс 13-ыг ноноо олгосон. Тэр хоёр тоглолт дотоо багууд болон бий. Ижил алтаа төгрөгийн буян дархан могустай өдрийн сүүлийн тоглолтыг хийн. Ирэх Бямбагарагт. Хэлжинд тийж Минтонотгоо өгөлөвтэй. Тоглолтыг нэ. Минтонотгоо хэлжиндийн одоо бас хагшаа суралт таархан тодорхой болсон. Сүүлийн тоглолт тусал тактикийн нэгнийхээ байр төрсэн тоглолт 25-18-аар төгсөд ийсэн шүү. Өдөрмөг ороод ирж байгаа юм байна. Афина халт туссан бутуулан дарсан. Хамгаалтаас орж ирээд араас Асакагийн довтгоо. Мөнх цолын хамгаалалт, мөнх цол өнөдөр хаалт хамгаалалтын дээр сайхан байна. Хаалт дээр хамгаалтыг нэгэн болон руу явуулсан инх наран. Хамаалагч шалбарт өгсөн дуудаж байгаа давлаа Шизүкүгийн довтгоо. Халбага онсонгүй. Инх магийн давлуулт. Оливия намын довтгоо. Саруул гэрлийн довтгоо. Асакагийн довтгоо. Гараад ирсэн ирээ халтнаас гайхалтай юм шиг. Таултаар ортолдан Норжима. Залчигийн бүрэлдэхүүн энэ жил эдгэрчүүдийн улсын авраг дундуур таваргалсан. Эдгэрчүүд руу үлдсэн эрэгтэй багуудын тоглолт тэр нь одоо дандаа хоорондоо тоглох тоглолтууд байгаа учраас дүгнэлт хийхэд ирхэл байна да. Натурбакс зараад ирэх боломж бий. Эгестар сархан мөгөөс хоёр алил нь бас плей-офф шатны өрстөө Шизүкүгийн давлалт. Өнөөдөр оноо сая уллаа. Нийт давтаас 4 оноо авсан байна. Ганцхан алтаа гараад ирсэн Аножигийн довтгоо. Чангасан давуултаар тоглолтын төгсөлийг хийлээ инх наран.